Скам байсан уу? Бүгдээрээ орой мэдүрий. За яста уучлаарай. Ерөөсөө бичлэг тавихгүй байгаад үнэхээр уучлаарай. Айгу олон хүмүүс яа тийм бэ? Амбитуу дандаа алга болох юм аа гэд өдрөө ихэд бол чат бичдэг байгаа. Тэгээд надаа бүрнхээр ингээд нэг чимээгүй орж нэгт болдоггүй байна. Хоёр дахь юм бол би яг юуны талаар бичлэг хийхээс ерөөсөө мэдгээ болцсон. Тэгээд нэг чимээгүй орж болдоггүй байгаа гэдгсэн шүү дээ. Надад ерөөсөө ингээд бичлэг хийх тийм нөгөө нэг чимээгүй тийм орчин бүрдэггүй байгаа. Тэрний шалтгаан нь гэх юм бол ерөөхдөө бол би айгүй их хичээл ихтэй, ажил ихтэй тэгэл би нэг хөвчлэн орж ирээд гэртээ ороод ирэнгүүтлээ шууд тэгээ хийх юм нэг байхгүй тэгэл би ингээл байж байгаа л тэгэл оройноор өрөхгүй болохоор гоё ингээл бичлэг энэ төр хийдэг байсан чинь сүүлийн 3-4 сар би премьер ятраад тэгээд ерөөсөө бичлэг хийгээгүй тэгэл ингээл явсараа цаг хугацааж премьер өгөх юм уу тэгээд зя би өнөөдөр бас 4 сарын хугацаанд юу болсон талаараа жоохон ярих гэж бодож байна. Тэгээд за хамгийн ихэнд болохоор нүүсэн. Манайх нүүсэн. За нүүж суун гэдэг бол үнэхээр аимшигтай ажил. Тэгээд би ерөөдөө бол тусдаа гарсан. Тэгээд тусдаа гараад бүх юм өөрөө игээд ингээд зүгээр л ер нь бол та нар хэрвээ тусдаа гармаар байгаа бол сайн бодож үзээрэй. Тусдаа гарна гэдэг бол үнэхээр тоглоом биш юм байлээ шүү. За би тэрний талаар бас тусгай бичлэг гэнэ. За одоохондоо л яг энийг яриад яах юм бэ? Тэгээд амар удаа яриаггүй би яг юу ярихаа сайн мэдэхгүй байна. Үнээрээ амар олон ASMR хийдэг Монгол YouTube-рууд гарцсан байлээ. Би ерөөсөө одоо би бараг яг үнэглээд ASMR сонсож унтаагүй сүүл бараг 8-9 сарын өмнө л нэг сонссноо санд энэ ерөөсөө тэгэхээр болцсон. Би бүр амар их TikTok ашигладаг болцсон. Би ерөөсөө бараг нойр хүрхгүй бол TikTok-ийн ингээд TikTok-ийн бичлэгүүд ингээд үтэл тэгсээр авантчдаг болцсон байсан. Одоо ч гэсэн тийм байгаа. Тэгээд ерөөсөө ASMR сонсохоо болчихсон. Яагаад гэдгийг мэдэхгүй байна. Тийм болооч тэр үнэс нь хоо болцсон. За тэгээд амар олон Монгол тийм YouTube руу гараад ирсэн болохоор миний бичлэгээр нэг дутхгүй байх л та гэж бодсон. Ягдгүй би ч ямар тэгэл нэг амар гоё камертай биш царай гаргаал тэгэл гоё бичлэг хийдгүү болохоор жоохон мяа байж магадгүй. Тэгтээ миний бичлэгийг сонсох дуртай. Тэндээ олон хүмүүс идэг бүгдээрээ тань маягдaltaг шүү. Тэгээд та нараар минь юу вэ? Монголд зүгээр коронавиг ярилдаггүй л байныг үнийг хэлэхэд би бүр ингээд 100 болцсон. Одоо бүр манай энд амар халаад байгаа. Тэгээд Монгол юмар байна. Аялмаар байна. Би вакцин хийлгээгүй. Би вакцин хийлгэж ер нь болохгүй. Болохгүй ч болно л та. Гэхдээ би хийлгээх хүсэхгүй байна. Ягдгүй би баавахта вакцинаас болж бас айгүй хүнд өвдөж байсан учраас би өөрийнхөө биеийг одоо сайн мэдгүй болохоор би хамаагүй вакцин хийлгэхийг хүсэхгүй байна. Тэгээ угаасаа дараа жилийн 100 мөн зүгээр болчих штеп. Тийм болохоор тэр болтол хүлээж байгаа. Тэгтээ ингээл бүр амар гадаад улаарал сэтгэл санаа яах вэ? Гадаадд байдаг оюутнуудын амьдрал жоохон утгартай штеп ер нь бол. Тэгэхгүй миний хол тийм байж магадгүй. Би ер нь нэг тийм олон найзтай биш. Тэгтээ би олон найзтай ч байгааг хүсдэг л тээ. Тэгээд би зуны одоо 3 сар ажиллана.
би ажлынхаа хуваарийг авчихсан. Маргаашнаас эхэлнэ. Тийм тэгээд дээрэс нь би энэ зунжангаал ажиллана угаасаа. Утгагүй бас миний төрсөн өдөр болно. Би төрсөн өдрөө найз нөхдөдөө тэмдэглэж үзээгүй амар олон жил болж байна. Бас төрсөн өдрөөрөө Монголд байхыг айгүй хүсэж байна. Тэгээд би бүр сүүлийн 3-4 сар миний амьдрал бүр амар өөрөн болсон. Нүүсэн шинэ практик дээр гарсан. Практик дээр би бараг өдрийн 8 цаг цалингүй 5 өдөр ажилладаг байсан. Тэгээд би сэтгцийн өөрчлөлттэй эмээ нартай ажиллаж байсан. За тэр мэрийг ярих бол амар стресс гэдэг. Тэгээд өнөөрэ би танарт гоёмлгүй. Би нэрээ энэ 100-ны яг 6 сард би магадгүй байгаа. Яагаад гэвэл би хүн ерөндөө энэ жилд ядаж нэг 2-3 сар махаа идэггүй гитсээ цэвэрлээд хотоодоо цэвэрлэлээсэй гэж үгсдэг. Би ерөөсөө юу ч ярьж чадахгүй байна. Яг юу ярих юм мэдэхгүй байна. Хормогийн хамаг ямиг хамж шимж яриа. Тийм миний зүний төлөвлөгөө бол ерөөсөө л ажиллах. Өөр надад ямар ч төлөвлөгөө алгүй. Тэгэл хичээлд орно. Чахан өөдчин. Гэхдээ би уус дараа жил 100 Монгол явна. Тэр бол бүр ойлгомжтой болсон. Уусаа явмаар байна. Тэг ямар ч одоо өмнөр хамаагүй явмаар байна. Тэж нэг ганц сар ч гэсэн найз нөхдөд гэр бүлийнхантайгаа баймаар байна. Тийм тэгэл ер нь бол нэг тиймэрхүү л байна дөө. Миний яриа амар чангас сонсогдож байна уу гайгүй байна уу ямар байна. Тэгвэл хүмүүс ч айгүй их YouTube ашигладаг болсон юм шиг үлээ штэ. Янз янзын л бичлэг, контент дэлгүүр сүүл орооноос болоод хүн болгоно л YouTube ашиглал, Clubhouse ашиглал тэг болт юм билээ. Тиймэрхүү л байна. Уул нэг подкаст хийж утсан чинь би яг подкаст хинтээ хийх үү гэж бодогдож байна. Бас дээрэс нь подкастнда урагт надад төчөн байхгүй. Тэг би юу ярих уу гэл. Тэг хинс тэрийг отоож сонсох гэл мэдчихлээ. Ер нь амар их юм бодогдсон. За нэг тиймэрхүү л байна да. Эсвэл ингэж болно шүү дээ. Би зүгээр яг миний подкаст би зүгээр танихгүй хүмүүстэй бас подкаст хийж болно шүү. Одоо ингэж миний бичлэгийг сонсох дуртай хүүхдүүд ч юм уу, одоо залуучууд ч юм уу тий. Зур гоё цаг тоовлж байгаа хамт ингээ юм яриад тэрс гоё сонирхолтой гэж магадгүй. Тийм. За ер нь бол нэг тиймэрхүү байна. Тэгээд жоохон итвэхгүй сонин чаналаа хөтлж аваад уучлаарай. Тэгээд та нар одоо бас миний бичлэгийг өөрөөр сонсоод л яж байгаа. Forever баярлалтай шүү та нарт. Тэгээд миний инстаграмаар ингээд бичлэг чи яасан бэ? Бичлэгээ явуулахгүй юу? Бичлэгээ хийхгүй юу гэл ороод ирдэг. Хөргөө огтод та бүгдээрээ найртай шүү. Бас зөндөө олон хүмүүсээс тэгдэг. Бүгдээрээ баярлалаа. За энэ үрэтүр тусгая. Би зүгээр сая жоохон завгарахаар л бичлэг хийжлээ. За дараагийн бичлэгээр болтий. Дараа нь яг юу ямар бичлэг хийгүү та нар надад яг гоё ингээд санаануудаа ингээд комментор бичээд өгөхгүй чинь надад ерөөсөө санаа манаа орж ирэх тийм таригт болгоо үнэхээр хүрхгүй байна. Би бүр амар завгүй байгаа болохоор. Тэгээ та нар надад туслаад чи ийм бичлэг хийе ингэж тэг гэдэг гоё юмнууд хэлээд өгөх юм бол би бүр яг
заа гэдэг төр дээр ингээ бичиж аваад зорилготой болох гээд байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол би яг юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Надад юу л байна нэг микрофон л. За. Бүгдээрээ баяртай. Сайхан амраарай.